Хүүхэд үрийг хөгжүүлэх хичээл. Үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөн 2015. Зохион байгуулагч боловсрол соёл шинжлэх ухааны яам, багшийн мэрэгжилд ажиллуулах институт, боловсролын хүрээлэн, боловсролын үнэлгээний төв. За багш нь бол маш олон газруудаар аялах дуртай. За багш нь ямар газруудаар аялсан бэ? Өнгөрсөн 100 багш нь ямар газруудаар аялсан бэ гэхээр багш нь ой тайгаар той зугаалсан. За мөн говьд очсон, өмнө говь аймагт очсон. За бас тэгээд Хөвсгөл далайдас очиж үлдсэн багш нь. За мөн Гар хангай аймгийн тэрхийн цагаан нуруу сонсон хүмүүс те. За тэр газар багш нь бас очиж үзсэн тэр газар нууранд. За тэгвэл эдгээр газруудаар явж хахад багш нь ямар амьтдтай таарсан бол хүмүүс юу гэж бодож байна? Юу гэж бодож байна? За. Хоёр альсан тэмээ таарсан ба. За өөр тэндээс түрүүгээр бас өөр За чи юу гэж байна? За өөр багш нар Хөвсгөл далайд ямар амьтад таарсан бэ? За. За тэгвэл тэрхийн цагаан нуургээ дарахангаа аймаг багш нь очсон шүү дээ. Тэнд юу ямар амьд таарсан бол? Тийм үү. За. Өөр багш нь ой модонд болохоор самар түг явжсэн. Ер нь ямар амьд? За. За өөр ямар амьд мэдлэх вэ? За. Магадгүй тийм үү. За. За өөр самар түгээл багш ингэ явжсэн шүү дээ. За юу гэж яаж байна? Бас магадгүй тийм үү. Багш нь тэгвэл энэ дөрвөн газараар явж байхдаа бол маш олон амьтдтай та нарын хэлсэн бүх амьтдтай баг харсан багш нь. Гэхдээ тэр дундаас багш нь дөрвөн амьтны зургийг өнөөдрийн хичээл дээр багш нь зургийн дараа таваад ирсэн. За багш нь ойтайгаа тэгвэл ямар амьтантай таарсан юм шиг байна хүмүүс дээ? Ойд самар түг явжсэн багш нь. Хэрэмтэй таарсан биш үү? За тэгвэл говьд тэмээ харсан байх нэ тийм үү? Тэгвэл Хөвсгөл далайд. Заагс. Тийм нууранд тэрхийн цагаан нууранд дээр ямар амьд таарсан бол? Ямар амьд юм бэ? Эдгээр дөрөв амьдын багш нь яасан бэ нөө? Харсан байна шүү дээ тийм үү? За тэгвэл хүүхдүүдээ тэмээ хэрэм маань хаана амьдарч байгаа вэ? Тэмээ. Загас. Хөвсгөл далайд яасан. Харсан тийм ээ. Тэрхийн цагаан нууранд харсан. Тэгвэл хүүхдүүдээ эдгээр дөрөв амьтад тэгвэл яагаад заавал энэ газар амьдраад байгаа юм бол хүүхдүүдээ юу гэж бодож байна? Бодъё. Жохон бодъё. Яагаад тэр газар амьдраад байгаа юм бол хүүхдүүдээ? За ерөөдөө бодцсон уу? За тэгвэл багш нь ширээн дээр нь цаас мэдээж тавьсан байгаа. За багийн гишүүд маань ер нь яагаад энэ амьтын газар амьдраад байгаа юм болоо гэдгийг ерөөсө хоёр үгээр нэг нэгнийхээ санааг яах вэ? Эхний үгэд 1 2 ингээд тоолоо явах нь. Дараалуулаад бичиж явах нь шүү. За юу. Хүүхэд санаагаа бичэн. За санаа яах вэ? Давхардаж болно. За гэхдээ багш нь дөрвөн амьтнаа дөрвөн багт хуваарлаж өгье. Тэгөө. За хэрмийг болохоор танаа бичиж. Хэрэм яагаад ой модонд амьдраад байгаа юм бол? За танаа болохоор говьд яагаад тэмээ заавал амьдраад байгаа юм бол тийм үү? За танаа багт болохоор загас. Загас яагаад тэр Хөвсгөл далайд байна? Танаа багт болохоор хун. Яагаад тэнд амьдраад байгаа юм бэ? За бичиж. Яг өөрийнхөө бодож байгаагаар хоёр өгүүлбэрээр явах нь хүмүүстэй бичихнэ шүү. За хинээс эхлэх чинь дараа. За падмастраар бас нэлээд том бичээр өгтөөтэй. За. Танах ямар амтаа авлаа? Тэмээ амтаа. Танах ямар амтаа авсан бүгдтэй.
Ямар атаа удаа? Хүн яагаад заавал тэр нууранд байгаа юм болоо? За, чамаас хамгаалж чиг. Хоёр хөрвчээд л. Юу палмастер ахгүй юу? Палмастер шүү дээ. Толгой шиг заа маш уу. За 2 хүүгээр л айл болгох хүүхдүүдээ яг товчхон бичээрэй заа юу. За яг чинийгаа дуусчих балаараа. Балаараа дуусгаад дараагийн хүүхдэндээ палмастраар явах шүү дээ заа юу. Танах ямар айтаа вэ? Хэрэм яагаад заавал тэр ойр монд байна. Санаа давхурдаж болно шүү хүмүүдээ. Санаа давхурсан бол санаагаа давхурсан чамаагүй л биччих заа. Өөрөө бодчоод чиж шүү дээ. Айл болох хүүхдүүдээ товчхон бичээрэй. 2 үгээр л. За маш урд. Урд яг өөрт бодсон санаагаал. Танах хэд дээр яа? Та бичсэн үү? Бичээгөө. Ингэж авах уу? Чамаас хэлсэн юм уу? За танах жоохон урдтай явах бол. Уг нь багш нь 2 хүүхэн багтайгаа айл болох товчхон гэсэн шүү дээ тийм ээ. Тэр газар заавал тэдгээр ангид амьдраад байна шүү дээ тийм үү. Яагаад заавал тэнд амьдраад байгаа юм бэ? Өөр газар амьдарч болоогүй юм бата. Маш уртаа. Уучлаас. Зүгээр хоол идэж нь байдаг гэл төвчж шүү дээ. За чиний санаа юу вэ? Самар иддэг. Тэр л томоош. За яг энэ шиг. Та бичсэн үү? Бичсэн одоо ингэ явж байгаа юм тийм ээ. Заавар та. За тэгвэл бүгдээрээ багийн гишүүд маань ажлаа тайлбарж явуулсан. За энэний багаас гарааны санаа болгох үү? Өдөртөө яг бидний шүүмтэй цаа. За цаа энэ чи юу авсан бэ те? Хэвний авсан. За хэрэм авсан багаас хэлцгээе. За. Яагаад хэрэм ай модон амьдраад байгаа юм болоо? Амьдрдгийн болоо. Эмээ хамар ийм байна. Айруу сонский учраас айл амьддаг. За. Цаашаа гэвэл тэр хоол идэж байдаг. Тийм учраас айл амьддаг. За. Сараа иддэг. За. Хэрэм модон амьддаг. За. Хэрэм модон амьдч самар иддэг. За. Хэрэм айл амьддаг. Сараа модтой болохоор амьддаг.
Бол тэрнийг За. хэрэв яагаад ойр амьсгалтай бай гэвэл За самар тэгвэл юу юм болоо? Танаа юу? Самар ер нь юу нэмээ? Тэгвэл танаас ихэвчлэн ямар санаа давхарсан бэ үү? За болцсон. За нэгөө эдний багтанда баярлалаа. За хараа. Зүйтэй. Бусад багууд маань сонсъё. өөрсдийн хэрэгцээ тэмбий. За. Байгальтайгаар нэгсэн. За. Нотгол тусдаг болоод арьсан маш хуурай болохоор загас усандаа нэг тассан болохоор загас усны арьсан болохоор За. За цаашаа санаа байна уу? Болцсон. За эдний багтанда маш хоёрын санаа өгсөн баярлалаа. За санаа баг юу вэ? Тэмээ нэг ус уух юм бол 45 хоног ус уухгүй байж чаддаг. За. Цаашаа. Хадаад нь ус нэгтгэхгүй. Дараагийнх нь ус уухгүй удаан байж чаддаг. За. Тэмээний орчин гэж бодож байна. Өөр ус уухгүй удаан байдаг гэнэ. Хадаад нь усаа удаан шингээдэг. Агаас байж болж тийм үү? За. Тэмээ халуун газар байж чаддаг. Гол тэмээний амьдардаг газар. За би ууснахгүй юу? Өөр байх. Баярлалаа. За дараагийн баг ямар үг вэ? Бол тийш байгаа юм. За сонсъё. За. Ушаа сайн нэрээс бодуулна. Сайн нэр хаа орчин хэдийн дараа юу гэдэг вэ? Хон асан хайртай байх. За. Тэгээд өөрийн амьдралын нөхцөл хон яагаад гэвэл усан дунд явах яаж. За. Цаашаа. Тэгсэн байна. Яасан болоо? За гацсан болоо. Оо. За болсон уу? Яагаад хайртай боловсон? Нэг хайртай болохоор тийдэж өгч тийм үү? За ингээ багууд маань мөнгөл санаагаа яатсан гэдэг гаргацсан. Тэгвэл эдгээр амьд маань энд заавал амьдрах бүдгийн шалтгаануудын бүгдийг биччихлээ тийм үү? За тэгвэл хөлтөө. Багш нь өдрөө ажиллаж хэлсэн. Эдгээр юу би лав хон тэр ой модод амьдрал чадна. Заамн загсыг болохоор 9 зүйл амьдрч чадна. Заамн тэмээ бол тэр бүсгэл далаад байж чадах гэж байна. Хэрэг болохоор тэр ихийн цагаан нуурд амьдрч чадах хаа. Би л гэж бодож байна. Таамар юу гэж бодож байна. Юу чадахгүй юу? Заасан шүү. Түрүү хатар хамаагүй энд чадахгүй хаа. Тэр бол усан дотор амьдсаж чаддаг гэж хэлсэн. Тийм болохоор халуун газар амьдсаж чадахгүй өгчих байх гэж бодож байна. Юу чадахгүй юу? За чадна гэсэн аа. Таамар юу гэж бодож байна. Чадахгүй. Чадахгүй. За тэгвэл багш нь таамрын ширээн дээр Авийн нэгрээ авсан байна. Тийм үү? За тэгвэл багш маань чадна гэж байна тийм үү? За тэгвэл эдгээр дөрөв багш нь болохоор эдний болохоор загас говьд за тэмээ татаад юм амьдрал юм яах вэ? За энэ бодны юу ч юу вэ? За дөрөвний энэ эдгээр дөрөвийг харьцуулах яах вэ? Бичсгэдэгөө. За энэ бичээсээ өмнө хүчүүдээ эхлээд өөр материал ярьсан. За энийг болохоор бүгд яах вэ? Хосоороо ажиллах хэрэгтэй тийм үү? За энэ хосоороо сайхан ярьцгаанаа
Thank you.